Хэрлэн хөдөө арлын их тал нутаг, Монголын эзэнт гүрний нийслэл Аавар хотын орчимд, Монголын түүх соёлын сурвалжид бичих, Монголын нууц товчоо бүтээлийг туйрын дуусгасан гэж үздэг. Эзэн Чингис Богдын ижил 8 шарган улбаатай энэ нутагт эдүүгээ төрийн торгон сүргийн их цагаан сүлдний 9 шаргамар ижил сүргийн хамт эдээшлэн налайна. Монголын дорнод талын үзэсгэлэн болсон Хэрлэн мөрний зүүн тийшэргсэн их тохойд орших аваргын голын хөвөө, Хэрлэнгийн хөдөө арлын уудан саруул дэнжид Хэнтийн аймгийн Дэлгэр хаан сум налайж харагдана. 1990 онд буюу одоогоос хагас 60-ны тэртээ Монголын нууц товчоо бүтээл төөрөгдсөний 750 жилийн ой Цэнгэл их баяр наадмын хөлд донслон хотолцож байсан Хэрлэнгийн хөдөө арал энэ өдрүүдэд эл хулхан нам чимээгүй. Эзэн Чингис Богдын гэрэл төшөө сүндэрлэн болсон энэ сайхан тал нутаг хурдан хөлөг мордын түүх соёлтой салшгүй холбоотой. Хэнтийн нуруунаас урагш салбарлсан Хэрлэн голын зүүн биед байх Хэрлэн баян улаан уул. Өн эрдний түүх дурсгалаас гадна өгөөмөр баян энэ ууланд 1000 гаруй өвөлж олон зүүн булаг шанттай байгалийн өвөрмөц тогтоц учир олон аймгийн малчин түмэн отрын бүс нутаг хэмээн. Эрдэнэ туяачид нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт Хэнтийн аймгийн Дэлгэр хаан сумын уугуул, уяачин дундаас онцгой авьяастан Харваачийн овогт Монгол улсын мандал авьяач хөхийн сүрэн хурагсны хүү аймгийн алдарт уяач Оосор давгийг өрн оролцуулж байна. За манай одоо Хэнтийн Дэлгэр хааны 4 дугаар бэргээд Майхан гэдэг газар төрсөн хөх гэдэг хүний хүү болж мэдлсэн. Төрсөн газар нүртэр Майхан одоо тэгээд морины ивэлжил нохой. Тэгээд төрсөн хүн. Тэгээд манай Харваачи овг гэдэг ч одоо хөх гэж тэр хүний л овг. Эцгийн талын овг. Таны аав ер нь ээжээсээ хідүүлээ хүн байсан. Дээд талдаа ер нь уул ямар адуунаас сурдан адууны гарал үүсэлтэй. Адууных нь удам мөчлийн талаар одоо манайхан ийм адуутай анхандаа ийм азрахтай байж байгаа ийм адуултай болсон шүү гэдэг ч юм уу танд ер нь тэр талаас сонсч байсан тулж байсан юм байна уу? Тэгэл хөгшний анхаар болохгүй байна. Тийшээ гараа. Хөгшний анхаарал хөдөлж чадсан байж байгаа юм. Надад ч зүйлдэн daa гэж. Тийм үү. Тий гараа гэдэг. Хэнтийн одоо мөрөн сумын үлзээшт гэж байдаг тэр нь авир нутгалжсэн одоо тэр халим гэдэг халим гасаг гэж байсан хүн. Тэр хүн одоо их талд нь бол эргүүний талд мөрөнгийн одоо засаг адуунаас тэр үед одоо нэгдлийн чинь 10 дааг сургаж өгч оронд нэг дааг одоо нэгдлээс өгдөг тийм байсан гэж ярьдаг юм бэл. Тэгээд тэрэнд 10 дааг сургаж өгөхөд тэр охин хэр дагааг авч байсан тэр халим гас гэдэг хөлсөнд нь авч байсан гэж ярьдаг юм лээ. Тэгээд одоо туугаар туугаад тэр хэрийг шүдлэн байцсахт нь туугаар туугаад тэр халим гасыг авч яваад одоо энэ манай сумын Дэлгэр хаан сумын зүү хажууд одоо чөдөртэй байж хат нь манай талигаач адуун тавьж жоод манай аавд адуун тавьж жоод таарад тэгээд авсан юм билээ. Өөрөө нэг авмар санагтал тэгээд авсан гэж ярьдаг. Тэгээд одоо тэрийг авахд одоо нэг жороо билүүсээ халингуу хөтөлж явсан гэж ярьдаг. Тэр халингуу болохоор одоо тэр мэрэгэн шугуур гэдэг хүн энэ халингуу одоо энэ халингуу танаа хатунд одоо байж болохгүй хэл. Тий. Тэгээд тийм жороогүй сайвар юм уу тийм жороогүй лээс юм бэл. Тэгээд тэр халингуу хөтөлж яваад тэр хүнд өгч дээр нь мөнгө нэмж өгчл тэр хэр байцыг авсан гэж ярьдаг. Одоо жороо адуу бол хурд хаадаг гэж. За. Манай талигаач өөрөө бас тэгдэг. Тэгж боддог. Тий. Жороо адуу хурд хаадаг, жороо нохой бас хурд хаадаг гэдэг. Халингуу гаргаж ил оронд нь хээр байц орж ирсэн. Одоо тэгэхээр бас тэр шавхар гэдэг хүн мэдэж ил энэ халингуу гаргах гэж. Тэгээ гаргаад оронд нь хэргүй орж ирсэн. Би одоо нэг энэ игэл нэг алтан сав олчлоо гэдэг. Хөтлөөд явж явах талаараа энэ их л авна гэж бүр зүтгэж байж л авсан үг гэж ярьдаг. Тэр хэр байцыг. Тий. Одоо тэр үеч одоо бас мөнгө төгрөг ховмор. Тэгээд одоо бас мөнгө төгрөг хүн амнаас авчил нэмж яаж л авна гэж зүтгэж байгаа л авсан л гэж
ярьдаг шин. Аваад хөтлөж явж байхдаа зөв ганц алтан савтай болчлоо гэдэл өөрөө баярлж явсан л. Жаргачгүй алтан сав байсан да тэр одоо. Тийм баг. Гарсан төл болгоно тавьсан. Тэгээ босоо хэр эзрэг нэг. Босоо хэр эзрэг нэг, хар эзрэг нэг. Монгол улсын Мандав яаж хөхийн сүрэн хор, Монгол улсын урлагийн аваа зүтгэлтэн Жүмбэрлийн саруул үеийн нарын хийсэн ярилцлага дээр сүрэн хор мандаа миний хээр азраг том хүүгийн минь нэрний Гамбаа зээрд гэж хурдан зээрд азрагны төлөө Хинти аймгийн Галшир сумын хөлөгч уяач Өвгөн ноён Минжүр дөржин Бүрүжвийн адуун сургийн угшилтай Хинти аймгийн Галшир сумын уяач Дагмид өчр мээрэнгийн цоохор хонгорууд гэж олон хурдан адуу байсан. Энэ айлаас нэр туяаж Балдан Санжаагийн шинжиж авсан Хинти аймгийн Галшир сумын олон түмнийхээ донд цагаан хэмээн алдарсан Наван дэндвийн очир зээрд гэж хурдан азрагны төлөө хөхийн цэвдэр гэдэг манай аавын хурдан цэвдэр азраг байсан. Түүний төлөө нь миний том хүүгийн нэрний Гамбаа зээрд азраг. Харин энэ зээрд азрагандаа би Халим хаан гэдэг хүнээс судалдаж авсан хээр байцаа хураалгаад алдарт босоо хээр азраг мань төрсөн түүхтэй хэмээн хуучилсан байна. Босоо хээр азрагны их хээр гүүний дээд удам тодорхойгүй. Туурчнаас авсан. Харин би мөнх хаан гаралтайгүй болов гэж боддог. Дээд удам нь хүүхэн шүүлэнгийн хээрүүд орсон байх болов хэмээн дурсан ирсэн байна. Эндээс харахад босоо хээр азраг эцэг талдаа зүүн Монгол нутагтаа гайхагддаг. Галшрын хурдан удмын адуу, Өвгөн ноён Минжүр дөржин Бүрүжвийн бий болгосон Дагмид адуу зэрэг олон хурдан адууны өр хойш залгасан бол мөн их талаараа Сүхбаатар нутагт айл үхний авдраг өнгөрваа дээр залгагддаг. Алдарт хүүхэн шүүлэнгийн хээр азрагны удамтай гүнээс гарсан болов хэмээн таамагласан. Долоо уралдаж долоо төрүүлсэн босоо нэрэндээ таарсан чухам хүү хөлөг-хөлөгийн дундаас хурдан хээр азрагныхаа талаар хуучилж байжээ. Хоёр удаа дааганд нь очиод хоёр мард хоёуландаа очиж аавтайгаа очиод тэгээд Баян жаргал гээд манай аав ээхчийн хүүхэд том хүүхдээр сургаж уралдаж байсан. Тэгээд жагаад жоохон би томтой байсан. Тэгээд сагаа зохих гээд ингээд яг хөө голхоо зохихгүй нөх хүн түүхттэй голхоо зохихгүй гэж цагаан маарлаа аваад хоёр хөлийг нь ваагаад. Тэгээд цагаан толгойн хооронд даа гараад ирсэн. Тэгтээ дуран даад нэг хүн урд хоёр хөлн цагаан даа гараад ирлээ гэдэг. Манай аав онцорт байж лээ. Тэгсэн манай хоёр даа нэг маарлаар уучсан. Тэгж гарч ирж байсан. Ер нь дашгин даагаас би ч бас нэлээд юм унцдаг байсан. Ер нь эцэг нь зээр дазраг миний зээр дазраг болох дээр бас их ташгин. Одоо энэ манай сумд очирдаг гэж өгний хүү баяраа гэж би очдөг байсан тэр очдоггүй л байсан. Ер нь манай адуу дашгин, ер нь дашгин талдаа манай адуу. Босоо хээр гэдэг нь юмны ард орж байгааг адуу босоо хурдан гэж босоо адуу шүү гэж ярьдаг байх гэж би боддгийн. За Хинти аймагт бол одоо босоо нэртэй адуу миний санаж байгаагаар бол Баян хотгийн Хинти аймгийн нааданд дөрөв төрүүлээд нууц төвчний 750 жил дааг төрүүлсэн Хүрлээгийн бор гэдэг азрагыг босоо уур гэдэг байсан. Энэ хээр азрагыг босоо хээр гэдэг байсан баг тийм ээ. Босоо хээр азраг 1985 оны унага юм байна. Тэгээ ер нь хаана төрж байсан тэр хээр азраг ер нь хаана төрж байсан, ямар хуунцлогтой мал байсан, ямар наадан дараалан төрүүлснийг нь та нэг сайхан сэрүүлээд өгөөч. Уулын ард, тоон уулын ард төрсэн унагл гэж ярьдаг. Тэгэхээр одоо хээр азрагч дааганда сургуулийн ойд сумандаа төрүүлсэн. Дэлгэрээс хаан сумын сургуулийн ойд сум төрүүлсэн. Тэгээд шүдлүүрээ жаргалтаан сумын ойд очиж шүдлүүрээ төрүүлсэн. Хязааланда дархан оргил нэгдлийн 30 жилийн ой гэжсэн байна. Тэрэнд очиж төрүүлж ирсэн. Соёолын авраг тусан арсын соёлын 20 жилийн ой гэж тэрэнд төрүүлсэн. Гавчиг азраг суманда төрүүлж тэр одоо манай томхын Гамбаа зээрд гэж томхын азраг эцэг нь азраг нь аман үзүүлсэн. Босоо хээр төрүүлж. Өө за эцэг өр хоёр тэгээ дараагаар орж исэн. 90 онд эдгэр хаан сумынхаа наадам төрүүлж. Тэгээд намрын 750 жил болж босоо хээр төрүүлсэн 750. Давхар уягаар төрүүлсэн. Эцэг нь наадмын дараа одоо сумын наадмын дараа шороо идээ тэгээ мэдлгүй байж хаад энд ч гэсэн. Тэгээд суулны эцэгтэйгээ хоёулаа мартах газар байж. Тэгээ 750 мартах гэсэн. Ер нь тэгтээ бас актер гүйцэд тэрийч яагаагүй. Сунгаагүй. Жардаа наадамтай актер
шалгаагүй. Ер нь тэгтээ ойролцоо орж ирсэн тийм. Ойролцоо орж ирсэн. Ер нь их бүр сайхал тол ороогүй тийм. оны цагаан морин жилийн 7 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Хинти аймгийн Дэлгэр хаан сумын нутаг аваргын голын хөндөд олон зуун унаа хөсөг хүн зон чуулж том наадмын анхны зураг татсан Монголын нууц төвчний 750 жилийн оюун хоёр наадам. Үүнээс өмнө нутаг нутгийн уяачид улсынхаа их хоёр наадам болон сум аймаг бүсийнхаа наадамд уралддаг байсан бол энэ наадам Монгол орны ихэнх аймаг сумдыг бүхэлд нь хамарч олон зуун шандас төлөг тоос өргөсөн томоохон наадам болсон төдийгүй Монгол улсын дархан аварга хорлоогийн баян мөнх, Монгол улсын дархан аварга Бадмааны бүгийн Бат Эрдэнэ тэргүүтээ 760 бүх зодгосон. Орон нутагтаа төрүүлж байсан хурдан хээр азраг энэ жил сумынхан баяр наадамд эцэг зээр дазрагтайгаан түрүү аман хүзүүнд хурдлсан бол давхар уяагаар Монголын нус төвчөний 750 жилийн оюун хоёр наадамд олон газрын хурдтай шандас зан оролцсон. Хэрлэн тооны уулын зүүн сугнаас иргсэн тэр олон зуун хурдан хүлгийг магнаалж хол сайхалтын зайтай төрүүлсэн дөрвсвчлэгт мөнхрөн үлдэжээ. Монгол улсын манлай уяач хөхийн сүрэн хорийн босоо хээр азраг энэ том наадамд төрүүлснээр иргэжил зохиогдох хан уулын ар хатан туулын хөвөнд болох Монгол ардын хувьсгалын яруу алдар 70 жилийн оюун хоёр наадамд тоос өргөх хурдан азрагнуудын тоонд 109-оор хуруу дарагдан нэрлэгдэж байлаа. Манайхад энэ Чингисийн гүшээний урд аваргынхаа одоо баруун зүүн талд нь урд талд нь одоо Уудаг аршин гэж үүдэг тэрний урд дээр мөрөө барьж уйж исэн 750 жилээр. Тэгээ тоон уулынхаа зүүн сугаар одоо уулын хоорондох гэж ирдэг юм да. Хоёр уулынхаа хооронд баг уул тоон уул гэдэг хоёрын хооронд дур. Хоёр уулынхаа хооронд дур гэж ирдэг. Тэрнгээр уралдаад. Тэгээд одоо тоон уулаа ороогоод баруун хойшоо эргэж 750 тэгж оролцсон. Тэгж оролцсон. Сүрэн хорийн алдарт босоо хээр гэдэг азрагыг бол одоо 750 төрүүлээ хойтон жил нь Монгол ардын хувьсгалын 70 жилийн өө гэж 91 онд их том наадам болсон. Тэгээ эндээс би одоо яг танайхан ингээд азаргаа барьцсан хөдлөх гээд байж байгаа тийм зураг одоо бас харж ил байлаа. Ер нь та тэр үед унж исэн хүүхэд, унж уралдаж исэн хүний хувьд ер нь тэр үеийн зүйлээс ганц нэгийг багсгийг сандгуу танай улсын 70 жилд явахдаа ер нь хээр азаргаа яах вэ, их бол гэдэг юм уу тийм сайхан яриа өрнүүлж байв уу ер нь тэр наадмын талаар та нэг дурсаач. Улсын 70 жилийн талаар. 70 жилээр одоо манайхан хөдлөх гээд байж байгаа зураг одоо тэр одоо нэг дэвтэр бариад телевиз уян дээрээ зогсож байгаа. Одоо уян дээрээ зогсож байгаа. Тийм зураг. Тэр одоо яг хөдлөхийнх нь урд өдөр байсан да. Тэгэл эндээс хөдөлсөн тэр үуч одоо машин дээр гэж байсангүй хөлөөрөө хөдөлж байсан. Тэгээд ийшээ яваад одоо тэр 7 гэдэг газар очиж. Тахвал сэргэлэн сум дорддог баг. 7 гэдэг газар очиж тахиулж ирсэн. Даваа хуугай тэр үуч данзны юм хурд байсан. Данзны юм хээр гэдэг хээр мэрэг тэр очиж хүүхэд харж байлаа. За сайхан харж байлаа. Тий. Маргай байсан баг тийм ээ. Оо тий тэр авиг чинь л одоо хурд азаргнууд бүгд тэнд тахиулж байлаа. Сунга тэр азарга яаж байсан юм? 740 өнгөсөн. Өнгөсөн сунгаад. Нэг тахиулд нь өнгөлөөд. Ер нь нэг л нийлсэн дээ. Нэг л нийлсэн. Тий. Дунд сунгаа нийлүүлээ их сунгааг нь хасчихсан. Тий. Манай одоо ер нь их сунгаа ер нь хийх дург батад тий уян тухайд очиж төрүүлээд. Аав чи ер нь төрүүлэхнээс гэдэг юм ингэхнээ техник гэдэг талаар ер нь юм яриаддаг уу ер нь? Үгүй ээ. Аав чи ер нь тийм юм гээд нэг яриад байдаггүй шүү дээ. Чимээгүй дотроо л бодож явдаг баг. Би ч бас асуухгүй юм да. Тэхүүл ингэхүүл гэж асуухгүй. Цуг ямар хүмүүс явсан юм? Тэр одоо манай хүргэн байсан. Санчир гэж байсан. Тэр хүн явсан. Манай сумын нэг Даваасүрэн гэж нэг залуу байсан. Тэр хүн явсан. Тэгээ одоо манайх чинь тэр үед Цэргийн ангийн одоо 032-ийн шилмэл одоо манай тэр төрийн торгон сүргэн. Тэгээ
одоо төрийн торгон сүрэг. Тэр үчийн 9 шаргамар эднээс байдагчгүй байх юм шүү дээ. Тэгээд тэр одоо байдаг гэсэн. Тэгээд одоо энэ манлавч одоо бас урандаа одоо цуг явж байсан. Улсын 70 жилийн наадамд одоо уралдааныг сандгүй. Би бол бичлэгийг нь үзэж л байсан. Тэрийг нь бас актер санахгүй. Тэгээд олон жил бол одоо бас л мартагдсан даа. Тэр их үедээ ихээс анж ярьдаг л байсан гэдэг. Тэгээд яалч гээл одоо нэг явхад чинь улсын наадамд очиж байгаа. Тэгэхээр хүн чинь одоо нэг одоо бол 50 барин тэгж ингэн тэр үчинэл 50 мавч гэж байхгүй. Тэгээд хол наадамд очиад нэг үнсүүлэл мордоо шүү дээ. Тэгээд савралдаа тэрээгээд нэг үнсүүлэл тэгээд явчихдаг. 1991 оны 7 дугаар сард товлсон цагта Монголын их хуяачид буян тухайгийн буурал дэмжид буудлын суудлаа засж байгаа нэ. Морин спортын төв клубын залуу хуяач Давааху урд жил нь Монголын улс төвчөөний 750 жилийн оюун хоёр наадам соёолон төрүүлсэн сарт зээр дасраг тэргүүтээ олон хурдан хөлгүүдэн барьж ирээдүйн Монгол улсын манлай хуяач Баянбат улсын алдарт хуяач өвөөгийнхөө уяаны хэцданг татан тааруулж байгаа нэ. Өдрийн сайныг өнжин хүлээж, өлзий дэмбрэлт сагаагчин гахай өдөр мордоо ёсолж, Дуваймгийн сэргэлэн сумын авдар хангаа нэгдлийн малчин, улсын алдарт хуяач Дорнойн Сундуй, ардын хувьсгалын 54 жилийн ойгоор төрүүлсэн түмэн их хүрэн азарга, мөн ардын хувьсгалын 60 жилийн оюун хоёр наадам дааг төрүүлсэн цоохор азарга тэргүүтээ удан түлгүүдээ уйд сойж байгаа нэ. Мордянцгах Монгол заншлын дунд алдарт хуяач Дорнойн Сундуй улсын их хоёр наадам 3 төрүүлсэн хонгор халдсан морины эзэн Дуваймгийн Баянбараад сумын малчин Ханд Дорж нарын толгод нүмерсэн их уулмит өвгөд өөр хоорондоо ийм азарга өнгөтэй тийм азарга хурдан гэж таамаг дэвшүүлэх зур 100 мод хотын баруун өндөр довны хөндөд азарга ихмөр сунгах зур 80 насны босгод авсан Сэцэн хан аймгийн Бишрэл засгийн хөшөөний нэр туяач Монгол улсын анхны алдарт хуяач Донойн Цэгмдугай Хинтийн нутгийн олон уяачдыг ахалж гал болон ирсний дотор өнөөх босоо хээрийн эзэн Хинтийн аймгийн Дэлгэр хаан сумын уяач Сүрэнхор хээр азрагтайгаа ирсэн гэсэн цуу их наадмын хүрээг тэлж эхэллээ. Морины хон явдлыг сонгож тамирдуулахын нэр биш. Дахиулах газрын жаалхнаар холтгож сунгахын нэр юм болохоор уяадах туусай морийг газрын холыг хайхралгүй ирэн жигсэн мөчтэй хамаагүй явуулчих юм бол баян үндүлийн нэмжрийн холбоорыг энэ жил тун сайн байна гэжээд байх ч бай. Мэднгийн наадмаар айрагдсан ирэмсэн даржин хараазрагч ус туулсан мэтгэл алцаад дэргэд мөрт зэрэглээтэн харагдах юм байна. Тэрэн одорчсон болохоор бас л долоонд нийт сонгодог болчиход байгаа. Ажны хүрнэн уралдуулах юм байна гэж хэлж. Яагаад ингэв? Бүгэнч хоноолдож бодох юм биш үү? Хөрхий мөхөкшин хөрмөн дийлэхгүй гэж бодов. Аль эсвэл тэнгэрийн байдлаас болов. Монгол улсын алдарт хуяач мөнхийн данзным улсынхан их хоёр наадам дөрвөнтэй төрүүлсэн ажны хүрэн азаргаа мордуулахгүйг залуу хуяач Дундгуй аймгийн Дэрэн сумын хуяач Батчулуун тэргүүтээ хуяачид хард суух зур түүний хүү Давааху морин спортын төв клубын сарт зээр азаргаа мордуулахаар захиж байгаа. Азар гэрэглээ.
Дэлхийн хазаараа ураг тамаам булан агалж байгаа энэ дөрвөн газрыг чухамд дөрвөн бэлтгэлтэй. Энэ дөрвөн газрыг бол Интийн дэлгэр хааны сүрэн хорын хэр Сэлэнгийн баруун хаагийн ил даваагийн хар Морин спортын төвлүүгийн даваа хүүгийн сонгор халдан Төвэнгийн зуумтсан уяач эренцэн боржийн харадаргануудаа. Манай наадам чимд мэдэж байгаа хоёр харадарган Нодингийн улсын наадам тоёудан айрсан. Нөгөө хоёр нь Монголын улс орчны 750 жилийн ойгоор тоёуд нас насандаа төрүүлсэн хурдан хөтгөлдөө. Энэ ганцаархан хол тасрах ирж байгаа адраг бол төвлөрч лээгүй шилэгмэт өмнөх Хөхрийн сүрэн хорын хадаг сахиус тэр адраа. Чухамд нийцгшүүн мэд хийсгэсэн ордонтой. Сүрэн хорын тэр адрыг хадаа. Айд гарсан дугаар зооны шалтгаан энэ дөрвөн аймгийн тэр наадамнаас өмнөх тийм дөрвөн төрөлчлөгүүд төжингөлсөн онхор хэвчин хурдан хөлгөл чухам ингэж вариантаар дэржсэн болов их бат өөрийнхөө хэлсэн. Энд зөвхөн холдон дурдахын учир бол онхор уяасын алдарт хурдан хөлөг төмнөх дуудахроо дүүхтэй холбоотой. Амын хөдөөнд даваа хөвгөн хонгор халсан горогт хацааны сангийн дэжхэн уяач дөндгийн хол орж ирлээ. Энэ хол адраг бол дөрвөн бараан адрагыг араас нь нэгж харайлгасан тэгээд бүр гүйцэтгэжтэй хоёр бараан адрагын өмнө ингэж эсгэлээ удаан эренцэн дэжин хар даваагийн хараадрагнуу орчихлээ. Манай монголчуудын бэлэгшээ сэтгэлийн ямагт их дүүрэн байдгийн тань даа. Энэ хоёрыг хачнаа бол зөвхөн хэрдний хөдөө л бос. Алтан сэтгэлээр өвчтсөн хөлгөн судар Монголын улс төрчөөний амьдсан үсэг болгон дээр халан гүлсэн ассан гэж хэлж. Ийм тэнгистэй сайхан хөлгүүдээ. 마십시오 살려다고 우리는 내 공부승 금사범승 없으마 Ямар зайг хэдий хугацаанд туудахыг тогтоож дэлхийн дэвжээнд ордож хийсэн. Төр засаг түмэн улам минь мэрэгэн ухаандан тунгаан сайх. Улсын 70 жилийн ойх хоёр наадам төрүүлсэ. Сайхан уралдаад хол төрүүлсэн тухайд нууц төвчний ой төрүүлээ улсын 70 жил төрүүлээд. Тэгэд бол одоо буцаад явж байхдаа бол одоо хээр нэг харамсалтай юм болсон нь бол одоо хээр азраг эндсэн. Тий. Тэгээ одоо тухайн үед бол бас одоо нэг төв нутгийн уяачид, Зөв Монгол нутгийн уяачид хоёр инглээ тэглээ. Одоо тэгээд зарим нь ч одоо бараг санаатай хээр азраг инглээ тэглээ гэл. Ер нь бол тухайн үед нэг Монгол улсын нам төрийн зүтгэлт нэг том хүн бараг одоо байхгүйсэн юм шиг тэгж их айхтар дуулийн ам болж Монголын радиогоор энэ одоо хөрөг нэвтрүүлэг явуулж босоо хэрийн дуйл гэж баримтат кино хүртэл хийж одоо ингэж шуугаж исэн тийм цаг үе л дээ. Тэр үед ер нь юу болсон юм бэ? Та нэг тэр нэг одоо нэг унж исэн үдээр харж исэн. Тэр оролцоод буцаж явахдаа одоо хожруулангийн цэргийн гэж хотоос зүүнч тийм. Хотоос зүүнч тэнд очино гэж яваад. Тэгэл замдаа дайруулсан. Дайруулахт нь одоо би одоо жоохон хөвгт дагаж явсан. Одоо манай хөргөн санчир гэдэг хүн явсан. Тэр даваасрын гэж манай сумын залуу. Би тэд явж ирсэн.
Тэгэл машин орж ирээд дайрчихсан. Тэр бас нилээ хэд адуу дайрцсан шүү. Адуун дотроос 3-ыг дайраад. Тэгээд хээр азрыг дайраад. Тэгээд цаашаа ирэхэд нь манай тэр хүргэнийг онж явсангүй хойд хоёр хөлийн хөө дайрцсан шүү. Хэл хурдтай. Нилээ хурдтай орж ирсэн. Ямар машин байсан тэр? Одоо тэр одоо юу гэдэг марк одоо бол тэр үе ч одоо машин тэрэг хомор байсан. Одоогор бол одоо энэ микро өрхүүл Микро юм шиг. ийм машин. Суудлын тэр. Тэгэл дайрцсан. Тэгэл дайрцсан. Сул явсан юм шиг байна тийм ээ. Хээр азрах сул адууныхаа ард талд нь явж байгаад араас нь тэр манай хүргэн өөж яваа. Тэгэл явж байгаа дээрээс дотроос нь хоёр байц нэг мөр дайраад. Тэгээд хээр азрыг дайраад. Тэгээд манай тэр хүргэний онжсон гүүгийн хоёр байц хөлийн дээр. Тэгээд Тэр одоо харанхуй орой бүрэнхий цаг байсан уу? харанхуй. Одоо яг хараа өрөө болоод л явж ирсэн. Ер нь бас зэрэг ангиудад өгч явсан. Улаас дэнгүр. Тий, улаас дэнгүр. Тий, тэрэн дээр дайруулсан. Гүүрэн дээр дайруулсан. Гүүрэн дээр юм. Тий. Тэгээд тухай Тэгээд тэр ч хоноод маргааш нь энтэж байгаа шүү дээ. Яг уул нь гадна талаас бол шарах сөрөг нь гайгүй. Зөвдлийнхаа гоён дээр нэг төө гарan ирээтэй. Зүсэгдээд хөмсгнийхаа дээр ярагдсан байсан. Тэгээд тэр дотоороо цуслчихсан. Юм тасарсан. Маргааш иглээ. Өнгөрчихсэн. Одоо тэнцэн замгуу том овоо босгоцсон юм лээ. яг тэр газар. Тэр газар. Тэрийнхэн сар шинээр гарч юм өргөдөг. Гэж хэлээ. Би бас очиж үзсэн. Их том овоод л. Тэгээ хээр азарганд дачиж ирсэн нь тэгээд. Тэгээд хээр азаргаа тэнцэнээс нь шууд очиж ирсэн шүү. Тэр дайрсан улсуудын нэг тэр орон цагдаа нар аваад. Тэгээ авчаад маргааш өглөө нь очисон байхгүй явуулчихсан гэж бичсэн. Тэгээд одоо тэр дороо нөгөө манай тэр хөөж өгсөн хүргэн чинь эмнэлэгт гівцсэн. Тэгээд манай хүргэнч бас нэлээд бэртсэн шүү 20 мянга хураад. Тэгэл нааш начиж явчраад одоо уулын ард тавьсан гэдэг. Тоонуулынхаа ард. Тэгээд сүйд нь толгойг нь авч уулан залсан да. Тоонуул яраад. Тоонуулын хараад тэр гарах залсан. Тоор залсан. Монгол улсын уяач хөхийн сүрэн хор оо тажнаахсан хээр азрамынхан хадагтай толгойг тэврэн уйгын даажсаар хэрлэн тоонуулынхан тахтаваараа өгсөж явна. Энэ л уулын хормой тосоогоор уулсан. Хоногн бүлэг. Миний хээр ажмаа намайгаа өссөв. Би юунд их нутаг ижил сүргээс чинь тийш нь хөдлөв. Уулна түмэн олныхоо сэтгэлийг удаж төрөмшөө их наадамд тоосигч нь өргий гэж тийш нь хөдлөсөн. Долоохон очиж хүйтэн төмөр хөрсчийн хүмүүсийн гарт өвчгч гэж дээ. Одоо би няс хөөрхөн өвтөл ижил олон сүргий чинь бараг яаж харна? Их тоосоо хөрвөөж жаргадаг дэлгэрхаа нутагт чинь яаж төвшин явна? Хүлэг минь. Дээдсийн тахилгад их нутаг дэлгэр хаанда дэлээ ширэлцтэл ижилтсэн торгон сүрэг дундаан эргэж төрөөрэй. Дэлхийд цор ганц Монгол наадамдаа эргэж ирээрэй. Наадмын тэнгэр, адууны тэнгэр өсөх болтугай. Яг би харваач гэдэг хүний өдөр нөссөн том
хүүнтэй 10 цэнч гэдэг хүний. Энэ хөх гэдэг хүн миний эцгийн төрсөн ах. Тэгээд яг биднээс ах дүүгээрэл энэ нутагт өс төрж биенээ харж хамгаалж тэгээд хөдөлмөрийн ажил хийгээд морь мал уйж тэгээд маллаагүй мал ижийн сумд бол бий байхгүй. Олон цөөн хойно урданд болохоос биш. Тэгэл үдий зэрэгтээ сайхан явж бай. Энэ адууг бол энэ ер нь таньдаг л ярина би. Ямар ч байсан л би нэг холмоо нэлээ аяргдуулчихсан суманд энэ ой за нэг чойрын наадмч аяргдуулж ил байсан. Энэ дархан сумны ойд ч аяргдуулж ил байсан. Тэгээд холмороо нэг жоохон сүлдээ нэг жоохон буруухан уяад давхиж өгөхгүй энэ зургаалаад болтгүй ердөө зургаалаад. Тэгээд би сүрэн харыг гуйсан. За энэ холмоор ингээд бахын хоёр хармарын ид байсан доо эдний хоёр хармар. Хоёр ах トゥ хоёр их хурдан мөр байлаа шүү дээ энэ сүрэн харыг. Бас их хурдан байсан. Өвгөн хармар дээр үе хоёр хармар. Хоёр хармарын идэл байсан үе л дээ. Тэгсэн за та битээ зүхтайгаж явчихарыг. Үгүй энэ ч мөр юу жоохон юуг зүхтаад. Та за тэгвэл би уяад өгье. Тэгээд май галтан гэрэл гэдэг нь холмоор их хурдан байсан. Тэр хоёр хармар их хурдан байсан. Тэгээд миний нэг өөрийн нэг хооройд би жижигтэй хүү ням хүү гэд нэг хүүхдээ холмоор над дээр байсан. Эцэг яг борлооч болчихоо тэгээд над ирээд уйж байсан. Тэгээд хоёр холмоор уйвал. Тэгсэн чинь сүрэн хармар хурдан би дээр нь очидгүй. Таквил маквилд нь очидгүй. Тэгээд наадан дээр хүрээд ирсэн. 10 хэд дээр таквил нь ороод байсан. Тэгээд наадан дээр хүрээд ирсэн чинь цуваагаар орж ирсэн. Тэгээд би сүрэн харыг ирнэ. Энэ шинжигтэй дүү энэ даалгаж бодож ирсэн. Сайхан бай. Хоёр хармарын маяхан хол төрүүлээд ангиас ирсэн холмор төрүүлээд. Хоёр хармарын дараагаар миний хоёр хармарын дараагаар орохгүй. Тэгээд тавмаар. Тэгээд би сүрэн харыг ер нь нэг аргагүй нэг адуунч орол сүйл хэрдээ ер нь орлож болохгүй. Өөртөө энэ бас яриа гоцроод нэг болохгүй дээ. Ер нь энгүүгэнд сайн уян сайд хүлдээ ер. За манай босоо хэрэг зах чинь одоо шүтлэн байцсаа хийн аваад зээл дэзрэн тавьж хязаалан байцсны унага гэж ярьдаг. Хэрэг зураг. Тий хэрэг зах. Хязаалан байцсны унага гэж ярьдаг. Тэгээд одоо Хэрэг зураг нь хичнээн дүүн тэвсэн дүүгүүнээс нь хурдаад дагуу дүү азаргнууд нь ямар азаргнууд байсан юм. Дүү азарга нь одоо босоо хэрээс доош 3 охин гарсан. За 3 охины дараа босоо хэрийн дараагийнх Хэргүү. Хэргүүний дараагийнх талын сартай зэвдгүү. Зэр дааг байсан 750 жилээр. Дааг байж байгаа. Даагын одоо энэ манай том ах л нэлээд үнэтэй говийн хүнд өгсөн гэдэг юм лээ. за зарчсан. Тий зарцсан. Тэгээд тэрийг бол одоо яг ямар хүнд очсныг мэддэггүй. Тэгээд манай аав одоо нэг хотод эмнэлэгт байхад нэг хүн эмэгтэй хүн ирж одоо манай одоо танаа адууны хөшөлтэй адуу гинлээ гэж орж ирсэн уулзж байсан гэж ярьдаг юм лээ. Тэгээд тэр суманда 3 төрөлсөн азар байдаг гэж ярьсан шүү манай сум. За тэр зээрдгүүнээс гарсан. Зээрдгүүнээс гарсан. Яг тэр сумын энэ сумын гэдэг юм л мэддэг. Тэр сум энэ сум гэдгийг нь л одоо мэдхгүй. Говьд их л эрт гарсан та тэр. 750 жилийн даагл байсан. Тэрний дараагийнх нь хар ногоонгүй гарсан. Хар ногоонгүйнээс хар соёлмөр. За 97 оны өвгөн аянд төрүүлсэн соёлон ногоомор гарсан. Босоо хэрийн төрсөн дүүгүүнээс гарсан. Тэгээд тэрний дараагийнх нь болохоор Монгол хэр гэж хайр татсан. Анхны их хурдад энэ төр очиж уралдаг байсан байна. Тийм зургийн их хурдад очсон. Монгол хэр гэдэг хайр татсан. Дандаа эцэг нэгтэй одоонууд эднэр бас. Дандаа эцэг нэгтэй. Тэгээд тэрний дараагийнх нь зээр тазрах. За зээр тазрах нь одоо Баяутгийн мөнгө тав гэдэг хүнд өгсөн. Тэр одоо тэнцэн очиад нэг үрдэл гараагүй гэсэн баха. Тэр нэг жоохон эндсэн тал. энд үлдсэн гэдэг ярьдаг тийм ирсэн. Ханаад манад төрсөн. Тэгээд тэрний дараагийнх нь одоо миний төмөнх ногоо азрах. Төмөнх ногоо азрах. Тийм.
Хурдан ногоон азраг бол харин эднэрээс эцэг өөртэй байх тийм ээ. Та ногоон азрагныхаа түүхийг яриач ер нь яаж уралдаж байсан, ямар удамтай юм эцэг талаараа дээр. Ногоон азрагны эцэг тал нь болохоор Батнараа бот гэж За. ярьдаг. Батнар бие ахтнаас сааралд авч байсан. За. Танаа Тав. Манай аав сааралд авсан. Тэр сааралд дааганда цааш нь одоо ахтнаас авчаа цаашаа явж төмөр замын наадамд очиж. 12 дээр орсон. За сааралдаага. Сааралд авах. Тэгээд суманд шүдлэн үрээ төрүүлсэн. Хязаалан төрүүлсэн. Соёолон оролдож байгаа тэгээд жагнаар ид болцсон юм бил. Эцэг тал нь арзраны эцэг тал болгоо. Саарлажрыг Батнарын тэр гэдэг хүний унганч гэдэг юм уу тууж ирсэн хүн ер нь ямар хүн байсан ах яазмар зорилгоор энд дэвчирсэн юм бэл ер нь. Тэрийг одоо мэдэхгүй. Тэрийг яг тууж ирсэн хүн мэдэхгүй л. Тэр уул нь тэнцэнс гарахтаа тэр намсрааж өгдөг одоо манай аавын төрсах тэр хүнд л өгөөрэй гэж явуулсан даа гэж. Тэгээд тэр намсрааж өгдөг хүн очих хэсгүй одоо байсан юм уу тэгээд аваагүй юм бэл. Тэгээ манай аав аавна гэдээ авсан. Тийм ядгүй юм бэл. Тэгээд ирэхэд бас энтцсэн байсан л да. Саарлажраг уу? Саарлажраг энтцсэн байсан. Хээр азрагыг Хээр улстай энтэд энчээс саарлажраг энтцсэн байсан. Энд одоо уралдаад уу зүгээр байж байгаа дөө? Уралдаад жоох нарийдуулаад тэгээд энтцсэн. Тэгээд манай нэг миний дор нэг хамгийн бага эрэгтэй дүү байсан. Тэр энтэд. Манай том ахын нэг том охин энтэд. Тэгээ хичээ манай хүү бас энтэд. 3 азраг 3 хүүхэд нэг жил энтчихсэн бас нэг тийм жоох эвгүй жил байсан та. Инхүү хөлөг хөлгийн дундаа сонцгой жигүүртэн мэд хээр азрага эд залуу дүнсгэр 7 наснд нь харамсалтайгаар эндүүлсэн бол түүнийг залгах нэгэн хурд энэ айлын адун сүрэг тэмцэн сүрэн хорийн оосор давгийн хурдан ногоон азраг хээр азрагны их хээргүүг Хинти аймгийн Батнар сумын унган Саарл азраганд хураалгаж гарсан энэ хөлөг 1999 оны Боржигны их хурд нааданд 500 гаруй азрагны уралдаанд тасран төрүүлсэн бол 2000 онд өвгөн ноён Минжүр дөржин бүрвжүүийн нэрэмжит морин эрдэнэ 2000 зүүн бүсгийн хурд нааданд мөн 500 гаруй азраганд төрүүлэн ирж төмөн олноо баясгсан 2001 онд ардын хувьсгалын яруу алдарт 80 жилийн ойн 2 нааданд 6 турдалсан бол давхар уягаар Монголын шигшин хурдан мордын их хурд уралдаанд айргийн 4 турдалж нааданчин олны баяслалыг төрүүлсний зэрэгцээ төрсөн ах босоо хээр азрагныхаа удмыг залгасан алдар турдан хөлөг байлаа. Хар азраг Монгол улсын хэмжээний 3 том нааданд төрүүлж яригдсан амжилтаараа УАЗ 469 машины 3 жил дараалан хүртсэн. Монголын хурдан морины уралдааны түүхэнд урд хожид гараагүй гоц амжилтыг үзүүлсэн алдар турдан хөлөг байлаа. За би энэ артлисийн энэ нааданд урдхуудаар орж байгаа хүн. Тэгэхээр өнөөдрийн наадмын өнгө төрхүүд их сайхан болчлоо. Бороо орлоо. Өнөөдөр шараа усахгүй байна. Улсын сэтгэл тайван сайхан байх шиг байна. Газраас ер нь одоо гол төр ордуудууд ер нь голжин суулжээ. Үүнд учраас Сүхбаатар аймгаас хажуу азраг ирсэн байна. Улаанбаатараас Сандажи азрагнууд ирсэн байна. Ононгийн азраг ирсэн байна. Ер нь одоо хаагазын хилэн азрагнуудыг хилэн ордууд ичсэн өнөөдөр хорчондоо сошиалистаа тайлахгүй ингээд энэ хилэн дэвшгийн дэмждэг бид хорон зогтойд байж байгаа. Бис миний хувьд сэтгэл их өндөр байна. За зөвхөн өнөөдрийн хувьд бол жоохон тийм чигтэй байна. Ер нь яг уу нараад хэлээд явахгүй бол аргамсаг одоо хээжин төвчхөө өгсөн тийм бодлоо надад. Тэгэхээр өнөөдөр өдөрлөж бороо орохгүй энэ яг чигтэй одоо марж байгаа зэрэг халуун гардаг. Ич хөдөө гэж бодож шүү дээ. За түүсэд харацганы хажуугаар туулаад гараад ирлээ. За сүрэн хоргой бол энэ жилүүд хэдийгээр би агшин жилээр
гэсэн урдногоо саргаавал үнэн сайхан үжилсэн байлаа. За ингээд жин сонгор хажууд нийлээ хоцордоо 2 асар тасралаа энэ 2 асар хөтлөөрөөдөө. За сүрэн хорийн газар араас нэг жив. За энэ хоёр удаа үсвэр дээрээ ч юм их хуралданда нэг нь 2 удаа тэрсэн сүрэн хоргон газар бол энэ дан уяагаар ирсэн. За тоолчлоо. За яг нь одоо хүүхдүүд хашир уяачдууд одоо яг ийм уралдаан дээр бол энэ аягаар уралдад цуцсан. Уралдааны асар их туршлагатай баг газрын хэмжээ өөрөө мэддэг ийм уралдаан одоо тун барьж уралдахгүй болохгүй гэдгийг аягаар анзаарч байгаа шиг байна. За энэ хоёр газар бол ийм хол тасарсан арын газар бол нэлээд хол байгаа. За түүсээр нэг дахуулаа. За хөлн яахан зургасгээд бас нэлээд ингэж байгаа. За нэг газар бас хэллээ. Тэгтээ үүдэн хорийн зайтай тасраад байна. За сүрэн хоёрын нэт нараас нэг борчин наадмын төрүүлсэн энэ натартай хоёр азарны ном төрсөн дүү ийм сайхан юм байна. За дүүсэрдийн хөөхд энэ удаа одоо туршлагатай хөөхд тэр дасгыг сайхан амрааж байна. Энэ дүүсрүүг компани яасан гэдгийг дүүсэрдийн газарга энэ мандуу яаж. За дахиад тоглоо сандууж үеийн донд тоглоо байж нэг юм. За дахиад тоглоо. За ингээд энэ газрыг өрнөд дүүсэр ямар ч өнөөдрийн наадмаар байхгүй бол яа ч хөөхд ирнэ. Нүүр гаж за барианд орж ирээ барианд тун орхон ингээд Монгол улсын мандуу яаж бүхний сүрэн хоёрын хурдан ногоон газар энэ их хоёр наадмын төрөө магнаа болж энтийн азганы хандрыг авлаа. Амт төрүүлж байв талаараа нэг сайн яриа. За ногоо азаргаж би одоо соёол сум данг төрүүлэхэд нь унсъя. Тэгээд одоо жол хэр гэдэг босоо хэрийн үр хэр азар тэр хоёр хоёулаа соёл азар хурдан байлаа. Тэгээд тэр хоёр ч одоо газар дээрээсээ гараад л явдаг. Тэр харж юу бас итгээд хурдмал байсан хөө. Тэр ерөөсөө газар дээр хээр гараад л явна. Тэгээд хээр мэртэй ханилдгүй тэр жол хээр гээд хээртэйгээ тэр ханилдгүй мал байсан ч зөрөөл өнгөрдөг мал байсан. Тэгээд одоо хүн ярьснаар би ч одоо хүн ярьснаар бол соёлон сум төрүүлэхдээ 3 км анзааны хол төрүүлсэн. Ногоо азаргынхаа хөлсийг гусчаад эргээд хүүхдээ мөр үзүүлнэ гэдээ аваа явж ирсэн гэж ярьдаг ш. Тэгээд ард нь жол хэрн орж исэн. Тэгэхээр онцгой хурдмал байсан баг юм. Тэгээ дараа жил нь хавчиг азар ногоо азаргын дан уяагаар өвгнөнд яваад. Тэгээ өвгнөнд явах жол хэрн сумандаа төрүүлээд давхар уяагаар яваад азраг дутуу иргээд бодлаад. Тэгсэн ердөө хэсэг азаргал гараа яваад өгсөн. Тэгээд татаад өгөөд өвгөн намайг татчаа гэдсэн. Дутуу иргэшлээс татаад арайхаа азрахтай нийлгээд. Тэгээд амын дийлэхгүй явсаар байгаад л ерөөсөө татаастайгаа явсаар байгаад л тэр дутуу иргэлтийн азарганд 4-т орсон шүү дээ. Ногоо азраг. Тий. Жол хэр нь бол явсаар байгаад амаа үзүүлээд. Дутуу иргэлтэнд 2 азрагыг дараагаараа ороод. Тэгээд дараа нь маргааш нь соёл уралдуулж байгаад соёлын урд жил нь ногоомор хязаалан суманд төрүүлээд соёлын суманд бас төрүүлчгээд ийшээ давхар уяагаар өвгнөнд яваад. Тэнцээ очныг дахгуулаад дахгуус их л хол байсан. Сайл байгаа л гэж л өвгөл өөрөө л гэж лээсэн. Миний хөө сайл уралдсан шүү, сайн байгаа шүү ногоомор ч гэж. Тэгтэл ногоо азаргандаа ерөнхийдөө гол 2 азаргандаа гол анхаарлаа тавьчихад байсан. 2 азаргаа урд шүн маань чоноод. Тэгээд 2 дахь шүн арай явж исэн улсууд запас улсууд маань чоноод ногоомор хожирт оруулаад. Шүн алдаад хожирт оруулаад. Тэгээ хожирт оруулчихсан л гэдгийг. Тэгээ унтж байсан хөөй сэр эмэйл хазаа эмэйл чаана эмэйл аав. Оронд ажлын орд гээд гисэн. Тэгэл нойрмог хүүхэж явах хүүхд дагаад явсан. Тэгээд ногоомороо нэмч гисэн л байсан. Тэгээ ногоомороо нэмч дагуулад намайг шөнл байсан санагдаад тэгээд бодоход өглөө болох барих нь байж гад л үүрээр л байсан байх та тийм. Тэгээд хоёулаа дагуул намайг дагуулад өөрөө би хааж гайгүй байлаа. Намайг дагуулад яваад. Тэгэл айлууд ингээд игнээд буучсан. Айлын дунд ч буучсан игнээд буучсан. Тэгээд айл сүлжиж ингэж яваад. За миний хургаанд нь хөлс тогтж юм миний хараад байгаа. Хургаанд нь хөлс тогтгоор л хоёлаа эргэж. Тэгээд ингээд мессеж гоо ингээд хараад л. Тэгэл хургаанд нь хөлс тогтж байна гэх заавтаа эргэнэ. Тэгээд л очиод нэмнээчгүй байх гэж сандгийн да би. Үгүй хөлсийг гусаачгүй байх гэж сандгийн да. Шууд нэмнээтэй тэгэл уйчихсан байх гэж сандгийн. Тэрх мөлтрөөгөл 2 цаг хэрэгтэйгийн дараагаар л соёлон орцсон ихний 2 дахь өдрийн ихний уралдахнаас байсан чинь.
Тэгээд л ердөө нэмнийг нь худалдаад мордуулахтаа л өвгөнд хийжсэн. За миний ногооморд өнөөний өглөөнийх нь ажил зогчжтэй. Өнөөдөр илүү сайн уралдандаа миний хөө сайл уралдсан шүү. Тэр доронтын нэг одоо нэг өвгөн байсан ма тэр нэрийг санахгүй байна. Тэр өвгөний нэг хоёр хурдан соёолон байгаа. Хоёр азарган соёолон. Тэр хоёр л жоод уралдах баг. Тэгээ борн нь бол эргээд жоод явдгийн гэсэн. Тэгээ бороогоо суухлаар хонгор нь явдгийн гэсэн. Тэр хоёртой л ерөнхөө нь уралдах баг. Өөр уралдах юм юу бол. Гэж. Тэгээд уралдсан ястал тэр борн газар дээрээс гараад л хөтлсөн юм лээ. Би ч араас араа харахнаас маягтай гарч ирсэн те. Гэхдээ жоохон баг байсан учраас гараа алдаад иргэцсэн. Дороос хэрэгж гарч ирсэн. Тэгээд тэр борч суусан тэр хонгор нь залгаад л гарсан. Тэгээд тэр хонгортой чинь хоёулаа л уралдсан. Тэгээд үзүр дээр тэр хонгорыг өрдөө барьж хадлаар очижсэн. Тийм л хурдан бол байсан тэр ногоомор бол. Тэгээд сүүлд нь 8 хүрээд энэ озрох 80 жил авч яваад. Тэгээд тэнцэнийх хурдан байна л гэсэн. Тэгээд тэгж байгаа хөл гарна жоохон яснаа яасан. Тэгээд тэрнээс хойш хөгжүүлэх баха. Уяаныхны эрдмийн талаар болохоор би бодохдоо болохоор одоо улсууд хангарыг бол тэрч гаргасан, энч гаргасан гэдэг тийм ээ. Тэрийг бол яг арай сүүлд гарсан гэд улсууд яриад байдгийг би юм шиг байлээ. Би бол сүрэн хургыг бол 90-ад онд 96, 5, 6 онд намайг мөр унахаас өмнө тэрийг хийж л байсан байлаараа. Намайг би 96-ад 7 онд 2 жил мөрийн унсан. Тэгэхэд бол тэр хангар гэдгийг бол одоогийн бол хангарыг хийдэг байсан хүн баггүй юу? За 3 км ингээд явуулна. Азаргнуудаа юм уу мордоо ингээд мардуулаа явуулна. Тэгээ 2 3 хүүхэд ингээд явуулаад за та нар ингээд тэнчэнээс эргээрээ. Тэнчэнээс эргээд унаа авцаач юм тэр үе ч юм уу. Уян дээрээс л харж байна шүү дээ. Тэгээд тэнчэнээс эргээд тавихгүй, амын сулсахгүй, амын татаатай тарлуулахгүй тэгээд ерөөсөө юу яагаад яралзуулаад яваарай. Яриад цогуулаад яралзуулаад яваарай гэдэг. Одоо яралзуулна гэдэг нь одоо тэр бол хангарал байх. Одоогийн хэлбэр бол хангарал байна гэж би бол одоо ойлгоод байгаа. Миний нэг газарчдаа дааг сумын одоо 9 сарын 1-ний наадам гэж. Тэр наадамд ам үзсэн. Шүдлүүрээ улсад авч явж 11 төрж байсан. Хязаалаа өрөө өнцсөн. Соёолон азарга сум төрүүлсэн. Гавчиг азарга өвгөн 80-д очиод дутуу эргэж азарга бодлоо 97 оны өвгөн 97 оны соёл ногоомор төрүүлдэг жил азарга бодлсон 2 эргэсэн. Хоёр ингээд бариагүй азарга тэр чигээр нь хассан. Тэрэнд очиж дөрөвт орсон. Тэгээд дамбууга халц азарга төрүүлж бос хоёрын тэл жоол хэрэг хэр азарга ам үзтэж. Хар азаргыг яг нөгөө арын азаргатай нэргүүлэх гэж яж жоохон татчихваад тэгээд дөрвөлүүлж гисэн. Дөрвөлүүлсэн. Эхний дутуу эргэс азаргнаас авцаа татаад гүйцэд татсан. Гүйцэж эргүүлэх гэж яж дөрөвт оруулсан. Амын дийлэлгүй гэж гэдэг. 7 настай азарга тийм их хурдад анхны их хурд. 7 настай азарга. 7 настай азарга ч яагаад жоохон нарийсаад байна гэдэг уралдалгүй ирчихсэн. За мордуулаагүй тийм ирсэн. Өө зү. Тэгээд ер нь ачлаа үзээг азарга тэгээд нарийсаад байна гэдэг авчирч байсан. Тэгээд боржгийн 90-д очижсэн. 8 настай азарга. 8 настай азарга. Боржгийн 90-д очиж төрүүлээд. Тэгээд л одоо тэрэнд очиод талаач онл аав маань л одоо тэгж байсан та. Мордохт нь одоо хүн амтнд ярихгүй надтай л хоёулахнаа ярьж байгаа. Тэгээ би бас нэг тэрэн ч бас таквил хийж явахдаа надад нэг таквилахт нь энэ үзүүр дээр нэг 50-тай л байсан. Дүүрэн 50-тай байсан. Та би 60-тай тагсан. Тэгээд би бас араач сэтгэл дундор ийм том наадамд ирээд гээд сэтгэл дундор байсан. Тэгээд одоо болж байна гэж өөрөөд гэжсэн. За. Одоо бол болж байна. Тэгээд одоо өглөө нь гидсэн жоохон гарчихсан азаргал мордсон. За. Тэгээд би жоохон доромчхон байсан. Тэгээд надад мордоод явж хат нь хэлжсэн. За өнөөдөр л чиний харацрахтай адуул уралдахгүй хаал гэж. Боржинч олон чазар гурлцсан. Олон чазар гурлцсан. Энд тэндээс очсон олон адуунаар очсон. Эсвэл тэгээд
16 хоёр нь холтор байсан тий. Холтор байсан. Тэгээ 69 маш авч байсан байнд нь тийм ээ. Тий. Аа. Ер нь л хамгийн холтор байсан Боржигт байх шүү. Хойтон жил нь 2001 онд улс хувьсгалын яруу алдарт 80 жилийн он их хоёр наадам болсон. Дээр нь Монголын шигшмэл хурдмардын их хурд хоёр уралдаан гэж одоо цуутай хоёр наадам бол одоо энэ хойно хүлээж ирсэн. Тэгээ ерөнхийдөө хүмүүсийн хурдмар сонирхч хүмүүсийн хандлага хуулийн зүүн Монгол нутагт хурдлж байгаа Манлай яаж Гүнширийн Дамбай халдсан газар, Дэлгэр хаан сумын яаж Сүрэн хорой Оосар давгийн хурдан байгаа газар. За тэгээд энэ төв нутагт хурдладаг газаргнууд. За баруун Монгол нутгаас ч одоо Архангай дойч улмын хээр газар, Архангай Баттөрийн зэр газар олон хурд газаргнууд зүг зүгээс ирж одоо их хурд уралдаан дээр л жинхэнэ тоосрох ийм уралдаан болно гэж байсан. 2001 оны хавар тэгээд л уяа эхэлсэн байх та тийм ээ. 2001 оны хавар уяанд явах гээд одоо наадам эхлэх юм. 80 жилд юуна гэдэг. 80 жилд явна гэдэг. Тэгээд аав маань тэр хавар өнгөрсөн. Бурхан болсон. Тэгээд намайг бол хэлсэн. Энийг одоо бити яваарэ гэдэг. Нугаазрахтаа бити яваарэ. Тэгээд л одоо яалч бол одоо явчихсан юм да би одоо. Тэгшөө байсан. Тэгээд азрах сайн байгаад байдаг. Тэгээд 2 давхар 5 наадам байгаад байдаг. Бас юм тохиолдол. Би таныг улсын 80 жилийн хурд азрагны уралдаа 2001 болоход хурднагаа азрагаа зургаалж явахад дагж исэн гэж сонссон юм байна. Буян тухайд ямар шоу хуралд өрнөсөн юм. Би энэ чинээс нөгөө очиод нөгөө морь дагах чинь нийт ч одоо бас нэг машин тэр юм болгоныг баг хөвгт олдохгүй тий. Тэгээ одоо энэ Ажнаа Батэрдэн гэж одоо тэр хүн одоогийн Тодманлаа байж намайг амдаж очиж одоо айцээ өргөж хахад очиж одоо миний дэ тусалцаа юу байна. Ань гэж очиж байсан. Урд нь манайхаар ирж ирдэг. Сайхан одоо ч сайхан уур ах дүү явдаг. Тэр хүн очиж байсан. Тэгээд наадмын хөглөө ирээд энд одоо машин морь дагах уу гэд. Тэгээд машин олж гисэн. Тэгээд тэр баг нарын шагдрын мөнгө гэдэг хүний машинд суугаад. За тэгээд одоо ард нь суугаад одоо тэр үе чинь Батэрдэн ахвал суугаад энэ суугаад яваарай гэж хэлчихэл хөдөлж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хүнд намайг таних биш. Тэгээ нэг багцуулхан хүүхэд. Тэгээ одоо хоньны онгор суугаад. Тэгээд явж илээ. Тэгэл хоньны онгор суугаад явж байгаа. Тэгээд хинтийн дэлгэр хааны харацрах ирсэн гэд. Яриад. Тэр хүмүүс хоорондоо ярьж байна. Тэгээ би одоо би ч гэж хэлсэнгүү тэгээд. Тэгээд ард нь явж исэн чинь. За дүү ирнэ хаанах яах вэ гэж хинтийн дэлгэр хаана л гэлээ. Харацрах ирсэн гэсэн үг гэхээр тийм гэсэл гэсэн. Тэгээд яриад яваад тань гэжсэн. Дүү ирнэ ямар азрах дээр ирсэн байл гэж. Харазрахтай л гэсэн чинь. Тэр дэлгэр хааны харазрах чинь чиний харазрах юм уу гэдэг чинь. Тийм ээ гэсэн чинь л Оосар дав гэдэг чинь юм хөн тийм гэсэн чинь хөө өргөшөө гараа суу гэх. Тэгэхээр хоньны онгороос гарч. Хүүхдэр хоньны онгороос. Тэгэл сайхан адууны уян гэдэг чинь тийм л. Сайхан. Бас олон төмөнд нүртэй сайхан явдаг тийм би. Тэгж ийсэн тэгээд харазрах эргэж намайг галангийн хоогоор гараад ирэхэд одоо түргэний ол гарах гэж байхад харазрах өнгөлч гисэн. Өшин энэ жилийн уралдаан. 80 жилийн уралдаан. Тэгээд тэр сартаа өөр азрахтай л аялал өгсөж гисэн. Тэгээд тухайд Бурхан халдун группийн тэргүүн трейд компани Мандагийн хөрөнгө гэдэг газар байсан баха тий. За тэр өөр цагаан замстай хүүхдээ өөр азар урлж идэх санагдаж байна. Тий, тэр өөр азар байгаа. Тэгээд л ойртуулах юм билээ. Тэр ширээсээ юун дээр чинь айцтай гүрчээр 2 газарт авчихсан. Тэгээд айцээ 10 өдөр хотод дараа нь жугаал газарч хараад ирсэн. Тэр их оронд их түргэн сэлэгдсэн шээ. Тэгээд дараа нь жугаалагтай л явцсан. Тэгээд би нэг аваад үлчдэг юм уу гэсэн тэгээд нэг жоохон ойртуулахгүй тэгээд л авч үлж чадахгүй жоохон уяа татуутай азрах. Татуулчдаг юм уу гэж бодож байсан та хүн. Тий. Яг хуу алга газраас нь авч үлдээд арийнхын азрахтай нь үлдээчдэг юм уу. Араач алга газраа хурдаар илүү байна гэж. Мэдээдээс. Тий. Тэгээд аваад үлчих гээ тэгээд авч үлж юу гараагүй шүү. Тэгэл зургаалсан да. Тий, тэгээ зургаалсан. Тэгээ уул нь бол 5 зарлсан тэгээд зургаалсан. Таны аав одоо тэр хавар бурхан болсон л да зүгээр
Одоо тэгээ хэрвээ байсан бол гэсэн бодол нэг тийм төрж байдаг юм байна уу? Ер нь 70 жилд азараг төрүүлсэн, 80 жилдээс ногоо азаргийг хур дээрэн дээрэж таарсан. Ой тэ. Хүнд ер нь бас бодогддог юм бэл. Одоо яг нэг тийм домнаад ундачихлаар чинь хүн чинь. Тоос нэг асуух юм гарна тэгэл. Бодогчлээ тэгэл. Мөн байсан бол гэж. Инхүү NTV телевизийн уран бүтээч хамт олон Эрдэм туяач нэвтрүүлгийн дараагийн дугаарт Хинти аймгийн Дэлгэр хаан сумын уугуул Монгол улсын мандаа уяач Хөхин сүрэн хор агсны хүү аймгийн алдар туяач Оосор давгийг өрн оролцууллаа. Монгол нутагт улсан томоохон наадмуудад мөн сум орон нутгийн хаанаатанд нийтдээ 7 удаа уралдаж 7 төрүүлсэн домог тэр азрагны талаар бид та бүхэндээ энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн үзүүллээ. Дээдсийн заяатай Дэлгэр хаан нутаг Дэлээ ширэлтэтэл ижилсэн ижил олон сүрхтэй хурдан хээр азраг нь эргэж төрхийн өрөөл дэвшүүлж энэхүү нэвтрүүлгэн жаргааж байна.